За өглөөний мэнд. За манай компани одоо Австралийн хойд хэсэгт Pilbara Region-ийн ойролцоо нэг манган төмрийн эдийн төлөвтэй байж болохыг талбай дээр наривчлсан зураглалын ажил гүйцэтгэж явж байна л да. Тэгээд өмнө нь үл явах нь судалгаа хийгдсэн боловч наривчлсан зураглал яг маршрутын ажил бараг хийгдэж байгааг юм байлээ. Тэгээд одоо би нэг сайхан зүйлээ таарснаа та бүхэнд хаваалцъя гэд энэ хөвгөөдийг хийж байна. Би нөгөө Woody гэдэг манганы урхаа дээр бас тодорхой бас ажиллаж байснийхаа үүднээс манганы хөдрийн бит, төмрийн хөдрийн битийг нэлээд сайн мэднэ. За ингээд миний ард харагдаж байгаа нь бол одоо хөдрийн битийн гарш. Яагаад шууд зөрөгтэй хөдрийн бит гэж хэлж ийнэ гэхээр одоо та бүхэн сонирхолтой. За энэ нь манайхаар нэг юм одоо жижигхэн овоо орох юм толгой ийм үүсгэсэн. За тэгээ ингээд мэдээж нэг хүмүүс сэлтгэх бодроход нэг онцгсон. Тэнд бас нэг жижиг бит байна. За ингээд зогч үзье. За нэг тийшээ гараад явах угаасаа дээдлэр минь нэлээд бас гүйтсэн байж байгаа. За энэ залуу хэц. За тэр харж байна. Одоо манган маань болохоор зэрэг харанхтай гэхдээ яг тас хар бас биш. Нэг тийм одоо хөх туяатай хар хөх туяатай ийм одоо манганы оксид гэж байгаа манганы эсэл тийм ээ. Маш олон төрлийн эрдэс үүдэг. Одоо тоолох юм бол 10-20 төрлийн эрдэс ошигтой эрдэс гардаг. Тэр ерөнхийд нь яг тэр эрдэс үнийг хэлэхэд жоохон хэцүү байдаг учраас ерөнхийд нь энд манганы оксид гэж нэрлэгддэг юм билээ. Манганы эсэл гэдэг. Агуулгач бол базальт нь өөрөө high mag гэж одоо өндөр соронзон чанартай юм базальт байна. За тэгээ энэ манган маань өөрөө давхар бас нөгөө юутай хематит, магнетитийн юу агуулсан. Энийг хэдүүлээ хацаг тулч баг зэрэг туршилтаж үзсэн. Надад соронзог үзэг байгаа. Тэгэхээр татах нь. За ингээд татаад үзье. Хаад. Наалдад авчих. Тэр. Нэг гараараа камер орж байгаа учраас чулуугаа яаж чаддгаа. Нэлээд өндөр сонсон нартай. Ийм бит байна. За агуулгач чулууг нь базальт. За тэгээд баг зэрэг холорч хөврөл явагдсан юм. Бас нэг ус харах юм бол хөврөл нь харагдаж байгаа. За та нэг юм гарштай өдрийн биетийн гарштай тааралдлаа. За энэ дээр ингээ бас нэг жижиг юм бит. Ингээ байж нэг тойрж яваад ингээ нэг Qfield гэдэг програм дээр ихэд нь тойрж яваад ингээ өдрийн биетийнхаа хүрээг нь тодорхойлсон байж байгаа. За энэ бол яг л одоо тодорхойлснороо бол манган төмрийн хувьд маш өндөр потенциалтай талбай юм байна. Энэ эхний өдрийн маршрут. За тэгээд цаашаага ахад энэ чинь 7 хоногийн маршрут төлөвлөсөн байж байгаа. Багах шиг талбай тэгэхэд л тэгээд зэрэг ингээд дээж аваад явах юм бол нэлээд бас сонирхолтой байх юм байна. За ингээд Австрал ТV-г ерөнхийд нь та бүхэн сонирхолтой. Энэ газрын зурган дээр харагдана улаан арайн цөлшгөлөө марагддаг. Яг бодис байдал дээр юм битүү одоо манайхаар бол бургас юм да. Бүш гэж байгаа тийм ээ. Бургасаар бүрхэгдсэн байдаг шүү дээ алхахад. Одоо чөлөөтэй машин замлаг гаргаж явахгүй бол машин дэргээр явах тийм жоохон түүхтэй юм байдаг. Ер нь хаасайгүйл. Яг мэдээж мод багтай газар байна л да. Ерөнхийдөө машин дэргээр чөлөөтэй явж болох. Энэ бол дунд зэргийн одоо бутрахаг юм үдүүтэй бургастай талбай байгаа. Энээс чигүү байдаг, энээс сэрэг байдаг. Тэгтээ бол нэг Google Map дээр хардаг шиг юм улаан цулгай хэлсэн цөл бас яг өдөр орчлох төвөр бас байдаг байх. Яг баруун Австралийн хойд хэсгийн Pilbara Region-ийн хувьд бол бас харьцангуй иймэрхүү нэлээд олон газар очиж ажиллаж байсан. Ерөн нэг жигдхэн иймэрхүү одоо бургастай байт юм билээ. За ингээд